Ард олны дунд өндөр гонгор хэмээн алдарсан тэр сайн ноёнхан аймгийн Далай Чойхор вангийн хошуу. Одоогийн Хөвсгөл аймгийн Жаргалан сумын нутагт 1880 оны ихэр төржээ. Түүний биеийн өндөр бяр чадлын талаар домог болсон хуучаараа хөөрөө гадна дотн хүмүүсийн бичиж үлдээсэн тэмдэглэл дүрс зураг цөөнгүй байдгаа. Эрбээр 4 хүүхэдтэй байжээ. Түүний 2 охины нэг нь Жаргаланд сумд аж төрж байна. Нөгөө охин Бүд хаанд сэрүүн тунгалаг байхдаа 1997 оны намар ингэж хуучилсан юм. Аавын эцэг пүрвих олон хүүхэдтэй айл байсан гэдэг. Аав тэдний 3 дахь хүүхэд нь юм. Аав багадаа тийм ч өндөр байгаагүй. Харин гарын саруу урттай байсан гэдэг. Аав хоол их иддэг болохоор түүнийг жаахан шоолонгуй байжээ. Тиймээс аав жинчин дагаад их хүрээ явчихсан гин. Хүрээнд очиод нилээд удсан юм байх. Нэг өдөр зах дээр явж байтал нэг хүн ирж чамайг богдхан аваад ирэх гэсэн гээд дагуулад явж гинэ. Ордныхан аавын бид дохирсон хувцас хийлгэж бүрэн хувцаслаад минжин малгай өмсгөж өгсөн гэдэг. Нилээд удсан хойно 2 лам дахин ирж дагуулan айлд очин нэгэн эмэгтэйтэй уулзуулжээ. Богд эзэн та хоёрын заяа төрөг таарах учир айл гэр бол гэсэн химээж. Аавыг ингэж богд хаан гэрлүүлсэн гэдэг. Миний ээж их уран хүн байсан. Богд эзний малгайг ойдог байсан гэж ярьсныг тэмдэглэн авч тухайн үед ардын эрх сонин нийтлүүлсэн юм. Богд хаан 1905 он орчим гонгорыг их сангийнхаа даамал богддын зааны маллагчаар ажиллуулж байсан гэдэг. Ардын хувьсгалын дараа 1924-өөс 27 онд түүнийг гайлын хорооны байцаагчаар хэсэг хугацаанд ажиллуулсан байна. Монгол улсын ерөнхий сайд Төгс очрын намнан сүрэн тэргүүтээ төлөөлөгчд хаант Орос улсад 1913 онд айлчлахад гонгор бүрэлдэхүүнд нь хамгаалагчаар орж явж байжээ. 1920-ад оны үед Монголд шинжилгээний ажлаар явж исэн Америк нэгдсэн улсын эрдэмтэн Рой Чепмен Эндрюс гонгортой уулзаж зургийг нь авч өндрийг нь хэмжиж 2 м 41 см гэж тодорхойлжээ. Зарим судлаачид үүнээс өндөр байсан гэж үздэг. Өөр хүүхдийнх нь ярьж байснаар 50 гаруй наснда 1931 он орчим нутаг усандаа нас баржээ. Хосгүй өндөр байсан тэр моринд мордохтон дөрөөлөлгүй хөлөө шууд давуулаад мордчихдаг байж. Түүний эдэлж хэрэглэж явсан хит хотго Унгар улсын музейд байсныг тус улсад элчин сайдаар сууж байсан Жамсран 25,000 принтер худалдан авч улсын төв музейд өгсөн гэдэг. Хэрэглэж байсан нэг мөнгөн аяг нь түүний аж болох хүүхдийн зохиолж дээд даваа нямд хадгалагдаж байгаа аж. Тэрээр сайн ноёнхан аймгийн бүхийн сорилгыг тэргүүлэн явуулдаг. Даншгийн начин цолтой сайн бүхчүүдийн нэг байжээ.